тэгэл яа тэр тухай ярих хүмүүс аавч мэс болж толис амт байх юм шиг. Нэг зурсан санаа штэ. Аавтайгаа тэг хөнгөр туслан гэдэг нэг туслан гэдэг рүү яваад нэг гэрч шин хоноод тэг ааварлтаа би аарталт үзсэн нэг Монгол орчин ингээд ор тавьчаар юм хөндий болчтой штэ. Тэрэндээ гомж сэржээс нэг жигдэн мөн тийм тэрийг ганцгаад тэгээд тэнд яаж чирчээсэн бүүм. Тэгээ нэг өглөө босоод нүүр гараагаас чи хаав тэр хонглох нь байж чимээ. Миний хүүгийн нүрчиж нүрээ ингэж арчижээ. Ингэж арчихсан. Тэгээд тэр мэрийг тэр тухайг маа тэгдэг байсан. Юу аавч амьд байсан мөлчээс толис амьд байна. Их овоод нэг яг маск тарахын амьд танаа хэлэхээр чинь нэг тийм бүх юм ингээл гоёолоод хэлж байгаа. Таарсан хоо сайн байна. Чимээ гэл. Тэгдэг болсон үед бол гэсэн үг. Цаан зурсан. Намсандал нэг бүх төрхөс хоорохгүй. Гэсэн чинь нэг нөхөртэй байж нэ. Агш антаа мантаа гэл хэлээ. Нөгөө нөхөрч юу? Тий. Яа за хойл арих усуулт. Тэгээ байсан чинь нэг сахалтай нөхөр ёо. Ханаа явъя гэдгсэн чинь эрэгтэй эмэгтэй тэгтгээ байсан нэг нөхөртэй. Би эрэгтэй юм гэж таалаа хэлсэн суугадсан ч байна. Авгаа. Яа. Тэгж үгид энэ төр байсан. Тэгэл хитрх юм бол ер нь л гээл гэл цаашаа яваал доошоо одоо ингээл тэр жигтэй уугал зүрхий тавьхгүй байсан бол галуу иргэдэг хүн ийм нэвтрүүлэг орохгүй зурагтар хүмүүс тоглосон уран бүтээл нөгөөдөг чинь тэнтэй үүс. Амар юм байлээ гэл тэгэл ер нь бүх юм ингээл хүн дэрүүлэм гэл яа. Тэгээд нэг найз манад хэлсэн байхгүй. За. Гэр үлэмүлээ бодно үүр хүүхтэй бодно чипити тийм бод. Тэр бодооч. Зүгээр өөрийгөө л бод. Ганц аймаа бод. Тэгэл за нэрч одоо чи бүгд натнаа их чинь ийм болгоом аймаа бодгол. Айгу бол тэгэнгүүт нь заацсан гэл. Тэгэл ингээл татгалзаал байгаа ингээл оож идэх ингээл холдоол эхлэнгүүт чинь нэрийг би ганцхан өөрийгөө бодсон чинь гэр бүл үр хүүхэд ажил төрөл бүх юм ингээд гоёлаад эхэлсэн. Тэгэл хүн тэгчээ дараа яасгүй амиа удагдсан чинь амар гоё байсан аа. Тийм байна. Тэр хүн өөрөө бас нэлээд явж байгаа юм гэж байсан. Оюутан цагийн найзууд байсан тийм юм аа гэж хэлж. Бөөж бүр гахад хүү таяр юу хийж байгаа юм опера театрыг гадаа очиж сүм хажууд чи болоо хоёрын энд хийхгүй баатрах гэдэг чи. Гэхдээ яах вэ тоглолтоо хийгээд дууссан ажил байхгүй чи. Ажиллаа тайлаа явж байна. Тэгэл яасан чинь мөөж идэх жоох таяр үнэн бүтэхгүй ёо. Өөрөөнийхөө удууч юм шиг. Өөрөө удууч юм шиг. Өөрөө чи би тэрийг алчаад бүр цаана 5 жилээр хугаас ивэрүү сууж идэх хүн шүү дээ. Тийм тэгсэн чи яриа. Бүхэл бүтэн хараа. Опера театрын гадаа би тэр чи опера театрт ажилладаг. Ажиллаа тараад уугаас сууж ирсэн. Тэгсэн чи саад унтсан. Хөтлөө нэгээд. Тэгээ хэдүүлээ чи зураг мөргөө авахулчаа. Тэгэл ийшээ машин цуваад явлаа. Бүгд тараад явж байгаа байхгүй юу? Би Бат Эрдэнэ гэж би таатай хамт явъя гинэ. Нөгөө хэд ч юм болохоор зэрэг ингээл австралаар тэгээл энэ тэдний юм зээл амар олон өндөр давхарт гараад вина уугаал ингээл явсан юм байна. Би тэд нөгөө далайн эргийнхэн буудал дээр ногоороо гэж. Бид гурав. Нөгөө гурав. Тэгээд Бат Эрдэнэ ямар сандаа. Хөөш энэ одоо гой барилгууд гой үзэхээр газар өнөс. Хөөш Бат Эрдэнэ чи Европт яг адилхан шүү дээ наад гэж. Английн колонд байсан орон. Яг л адилхан. Европ ямар байдагтай яг барилга яг барилгаа яв буцъя гэд. Юу гэж байгаа бэ төд явъя. Тэгээд шууд ингээл барилга дагуулаа. Тий. Тэгээд дагуулад яваал. Тэгээд хэдүүлээ чи доошоо явах бэлтгэлээ хийгээд хувц сунраа янслал тэгээд цүгнхөө баглах болж байгаа байхгүй маргааш дэснэ гэдгийгсэн. Тэгээд чи энэ доор нэг гоё юу байгаа шүү дээ. Паб бас тэр дөө оцохоо өрөөндөө суусгаар гэдэггүй нөгөө Баатрахын төв. Тэгээд яваад орч. Ингээд тоглоом байж үл яах вэ? Зөө. Нөгөө нэг юм гэдэг 770 шүү дээ. Тэр шиг юм байж байна. Ийм байсан юм уу гэж хэлээ. Слот. Тий. Ийм байсан юм уу? Байсан шүү дээ. Үүнийг $50 хийчихгээд ингэж чи Бат Эрдэнэ хажуугаар дараад. Гэл $50 авч чи яа хүн тоглох ч цаашаа байл тэгээд хажуудлага нь машин руу $100 гээл. Тэгэл нэг 3 дарсан чил нөгөө хамбаа тэгч. Өө энийг 5-аар өчгөө 10-аар өчгөө гэж юм. Бүлүү 10-аар нь үржин шүү дээ. 10-аар нь үржил. Тэгэл эхэлсэн. Шүр
шөнө 2:30-нд болчиход. Эргэлц би өөрөө дарахгүйгээр автоматар нөгөө фри гэдэг нөгөө юу гэдэг бонус. Тэр эргэлдээс яг 3 цаг болж ирчихлээ. Манай хаах чи шүү. Одоо ингээд дуусах. Та кэшлэх үү яах вэ гэдэг чинь. Өөдөө кэшлэх гэдэгсэн. Тор гэл стоп тусгаал гэсэн $500. Аа. Нөгөө нэг 3-4 хоног үрсэн мөнгөөр тэндээс паркет авчиж байгаа байхгүй юу? Аа. Баатруух тэд дараад идэх. Хармаагаа ухаал дараад идэх байхгүй. Миний ах бол үнэхээр гайхалтай сайгаах. Хүн чанар гэдэг нь лайхтар шүү дээ. Сүүлийн үед л хөрх юм уу бор сархтыг бол даахаа байсчаад байгаа болохоос шүү. Тэгээ даахгүй шүү дээ. Ер нь л хизэнэ л даадаггүй шүү дээ. Ямар сандал одоо нөгөө нэг энэ 25 дугаар эмийн сангийн хажуудалд нөгөө нэг байрны шоунд ороод тэмцээд орсон шүү дээ. Тэгээд тэр байранда нүүж орчоод соёлын төргөн дээр X-ус тоглолт дуусаад Баатарх тэндээс такси өрөөд шууд хуучин гэрлүүгээ яваад очиж унтаасан юм яг. Тийм л хүн шүү дээ. Хаалга нүцсэн байгаа орой. Яг тэ орой жоохон найз нөхөд ирэл хамт суухгүй юу. Тэгээ жоохон бүлэмцээр гараагүй такси сансар яваад гэсэн. Авгаа хүүхэд нь энд 25 төлөг явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хаалга нүцсэн чинь хадам мэж тайс. Хөө юу хийж байгаа юм гэл ороод шууд өөрөө унтсан байгаа. Унтсан чинь авгаахын дүү хажуудлын оронд унтсан. Хүүе Баатаргүй хараач гэж юу гэсэн гэрдээ ирсэн биш. Юу гэсэн би 20 авчихлаа. Өө нээр нь тийм билүүгээ. Тэр гэрлэг очиж тасаагүй шууд сансарлага явцсан ба шүү дээ. Гэм олон удаа үүрч оруулсан да бас. Баатархыг үүрэл машинаас аваад үүрэл. Тэгэл оруулаад 3 дахь хаалт өгшөөл. Хэмбэ гин Баатархыг оруулаа. Доотлын байж шүү дээ. Хүүдийг буцаад үүрэл 3 дахь буугаад ингэ тойрол дахиад доотлын байрлал оруулж байгаа шүү дээ сансарт. Уянгалах гээд байгаа юм биш. Гэхдээ би нэг ээжигээ өнгөрсөн жил алчаад заавал сүлд хизээ гэрт нь очлоо гэж бодсон шин. Очиж уулзлаа. За хэдэн сарын өмнө билүү 2 сарын өмнө л үү. Энэ хугацаанд л амар хэлж чадаагүй хүмүүс орж ирдэг юм л. За яа дөө хүн гэл бодлолол ганцаараа ингээд. Гэтэ их харамсд юм. Аюу их харамс. Тэгээд чавастаа минь үгийг сонсч чадахгүй. Ингээд бас нэг ухаангүй тоног хөвтөд. Тэр л үе айгүй хэцүүсэн. Аюу их юм толгоор ингээд шаачсан. Тэр аюу хийгүйсэн. Тэгээд мэдээж хань ижлээ алдаж байгаа аавыг харах бас айгүй хэцүү шүү дээ. Тэр хэцүү. Яг юу гэдэг чинь үр хөвгтөө алдах хамгийн хэцүү те хань ижлээ алдах эцэг хэрэг алдах жам юм гэл. Гэхдээ бид надад хамгийн анх ирсэн нөгөө хагцлаа. Юу байсан? Жамын гэж ярьдаг шүү те. Эцэг ээж маань байсан. Тэгээд энээс улбалаад аавыгаа бодож илөө. Тэр нөгөө жүжигчин хүн л болсон сая бас хань алдсан дүр тоглолсон. Тэгэхэд аав дээрээсээ бас ингээл нөгөө нэг хүмүүсний нэгэндээ дүрийн үр гэдэг шиг тий. Тэнчнээс бас ингээл судалгаа хийж хат аавыгаа л бодож лсэн. Ямар хэцүү байгаа л тоо тий. Манай лаастрын баг шилж ирсэн. Манай аав насраад тэгээд тэгсэн чинь гэл ажил явдал өнгөрөөл дууссан шүү дээ. Тэгин гот яг надад зориулаад багшилж байсан байхгүй ангийнхан дунд. За минийхөө хүн бол тэг ханаа алдах шиг асар хэцүү зүйл байдаггүй баа. Тэгээд минийхөө ээжтэй их сайн ханаалаараа бичсэн. Тийм юм шиг л. Бид нараас яг нэг тийм анал хангал байт юм шиг л. Тэгээ ээж байгаа ингээд бурхны оронд бодцоо байж хат бас хэсэг бодцоо. Тэгээд аавыгаа бас арч чадалсан өрөвдөж байгаа юм шиг. Зүудэлж байгаа. Байлгүй байх. Тийм л орж ирж штэ. Зүудлэхний гоё байдаг. Хамаг юм ингээл өглөө бас ирдэ штэ. Нулимстай босч ирдэг тий. Өглөө нэг гоё байдаг. Яагаад ч юм.
зүудлээс ирэхээр нэх гоё байдаг. За